Sarтай шинийн тэнгэртэй түгэж гэрэлтэсэн Соврох хайрхан минь түшиж налаагаарай Өдөлхийн заяанд төрсөн ах дүүс минь Арын сайхан гаддаг зинхэр нутгийн маань энхэн сайхан ойморд таахны ядамын хөвгтэй хичээн нарын ургийн баярын ийхүү өндрөөдэн хүргэж Ураг төрлөө шүтдэг удмын тавилантай Улам чойштон өвлүүлэх ухааны цараатай Ожоо тайван малчин өвгөдийн гарвалтай Эргэх дөрвөн цагтаа тайлж нүүсэн Эрхэд хайрхан минь ивэж хайрлаарай Эцэгд эцэс улбаатай ах дүүс минь Эрх буцхын хорвоодо жаргаж амьдраарай Улусан дэштэг дэцэн заяатай Ураг төрлөө шүтдэг удмын тавилантай Улам шаштан өвлүүлэх ухааны цараатай Ожоо тайван малчин өвгөдийн гарвалтай Тэнгэрт мандах наранда залбирч сүсгэлээсэн Тэлээ хайрхан минь тэтгэж ивэгэрээ Эрдэнийн сүргэн адуусан ах дүүс минь Элбэг баянхан айда жаргаж яваарай Улусан дэштэг дэцэн заяатай Ураг төрлөө шүтдэг удмын тавилантай Улам чойштон өвлүүлэх ухааны цараатай Ожоо тайван малчин өвгөдийн одоо хаафундээ энэ сайхан гадар өдрийн мэндийг ахин хүргье. Тэгээд өнөөдрийн ядмын өрөвчтөд очсон нарын ургийн баярын танилцуулгын үйл ажиллагаа ихөө эхлэх гэж байна. За өнөөдрийн ургийн баярын үйл ажиллагаанд 7 бүл айлын өрөвчтийн очсон нарын танилцуулга явагдана. Хамгийн ихэнд бол ядмын цэдүүгийн өрөвчтүүдийн танилцуулгыг за манай бямдэрж танилцуулаад араагаас нь зовоод энэ бичлэгэндээ ороод явна. За ядмын цэдвэр өөрөө 4 хүүхдийн том цэдвийн дорж хотог хүн байгаа. Цэдвийн дорж хот нь өөрөө 10 хүүхдтэй. Цэдвийн дорж хотын хамгийн том охин нь ламсрынгийн том хүн ламжох зангиуд байна. За эхнэр оюун чимэгч За ламжихын эхнэр оюун чимэгч том охин наран гэрэл За наран гэрэл яваарай. Ламжихын том охин наран гэрэл Ийшээ яваач. За хөргөн мөнгө бата. Том охин ануучин мөнгө даваа. За 2 дахь цэдиш ихнэр дайр юм аа. За хүү гончигдон бохон сарангоо. За баг хүү цэдэ очирг. За ингээд ламсрэгчийн том хүү ламжихын гэр бүл ингээд хөрөлцөөсөн байна. За та бүхэндээ баярлалаа. Та бүхэн чаачууд төрж. За дараа нь ламсрэгчийн 2 дахь хүү
Баасан жухын эхнэр инх жаргалагч. Инх жаргалагч. За том хуу цагаан ирсэн байна уу? За цагаан эхнэр 4 хүүхэдтэй хамт амьдардаг байгаа. За дараагийн том охин Нармандха. Нөхөр ганц аж. За хүүхдүүд хүү Эрдэнэ үлэг охин Нандин Эрдэнэ охин Оюун Эрдэнэ. За Баасан жухын 3 дахь хүүхэд дорж дөрөмэ. За Баасан жухын 4 дахь хүүхэд Наран гэрлээ. За Наран гэрэл байна уу? За дараагийн Ломсрогчийн 3 дахь хүүхэд Дашвалжрах ихэн. За Дашвалжрахын эхнэр Миндүү ирэгч хүү Улзий Бадрах. За том охин Дөвшин Заяа. За Дөвшин Заяа нөхөр 3 хүүхэдтэй хамт амьдардаг байгаа шүү. За та ингэ яваад гараа. За дараагийнх нь Цэдвийн Ломсронгийн 4 дахь охин Бямб гişиг гихчээ. За Бямб гişиг гихчийн охин урд насан нөхөр Бадмонх. Хүү Бат оргол охин гэрэл додох хүү мөнх оргол охин гэрэл чим гэсэн. За баярлалаа та бүхэндээ. Дараагийнх нь Ломсрогчийн 5 дахь хүүхэд Бүрв доржих. Бүрв доржихын эхнэр Буян Дотох. За эднийх 4 хүүтэй том хүү онол болдноос эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг бас хуралцсан ирж амжаагүй байна. 2 дахь хүү Төв засаг. Эхнэр Лавгсран 3 дахь хүү Сандаг дорж 4 дахь хүү Дэмбэрэл Додов. За Бүрв доржихын гэрүүл баярлалаа. За дараагийнх нь Ломсронгийн Бямб долгороо. Нөхөр Батбаатар. За эднийх 4 хүүтэй 3 хүн бас Батчаргал Батөрших Данзан юм гэж харилцаахан хурцж ирээгүй Дөвшин баг хүү Дөвшин төгсдөг хурцж ирсэн байна. За баярлалаа танарт. За Ломсрон хичээн баг охин Баян жаргалагч. Нөхөр Галсан Жамц. Том хүү Тэмүүлэн хүү хүслэн охин Буян Заяа гэсэн. За танай гэрүүл баярлалаа. Цэдвийн дорж хотын 2 дахь хүүхэд болох Жанлуу хичээн маань гэрүүл. За хүү том хүү Лавгсран эхнэр Ууган Баяр. За эднийх 4 охины хүүтэй. Тэгээ өнөөдөр баг охин хишиг дэлгэр зэхүү Аз дэлгэртэйгээ хурж ирсэн байна. За Жанлуугчийн 2 дахь хүүхэд Лавж байх. За 3 дахь хүүхэд Болдох. За Болдох маань 3 сайхан хүүхэдтэй. Тэг 2 томроос хараахан гэрж амжаагүй отхон охин уран жаргалтайгаа хурцсан ирсэн байна. За Цэдвийн дорж хотын 3 дахь хүүхэд дорж хотын дорж холом. Дорж холомын эхнэр Эрдэнэ Солимбай ирсэн байна. За том хүү Лонжтой маань эхнэр Санжидмаагч бүр. За хүү Дайчин охин Чимэд Иргэцтмаа Хөргөн Балдан дорж. За хүү Сэргэлэн Баатар. За 2 дахь хүүхэд Галсан Догох. Галсан Догох маань эхнэр 3 хүүхэдтэй хамт амьдардаг. За өнөөдөр хүүтэйгээ ирсэн байна. Эрдэнэ нутгээд Галсан Догох нь. За 3 дахь хүүхэд Орхон Туулагч том охин. За Хөргөн Ууган Баатар. За 3 сайхан хүүхэдтэй бас тэгээд
хүүхдүүд нь ажиллаж улмаас хөрөлцөж амжааг байна. За тэгээд дөрж болмох маань 6 хүүхэдтэй Арсаабаатар маань гэр бүлийн хамт хөрөлцөж амжсангүй. Цэрэн нэгмрэгч маань бас гэр бүлийн хамт дүгэргээд хөрөлцөж амжсангүй. За Жамлагчийн 2 дахь хавж явах маань эхнэр гэрэл тод за баг хөлцөө ирдэг гаж ирсэн байна. Бас 2 хүүхэд нь хараахан гэрж амжаагүй байна. За 3 Сэдвийн дөрж хотын 4 дахь хүүхэд дөрж хочоогийн том хүү бандрагч эхнэр бэр бадам гарав охин цэнгэл хөө содном дөрж охин сэлмүнэ за дараагийн гэрүүл дөрж хотын алтан шагаа эхнэр энэ биш охин нямсрын охин сарнай хүү батмагна за 3 дахь хүү охин буян дэлгэр маань хараахан хурж ирэж амжаагүй бас нөхөр 5 хүүхэдтэй хамт амьдардаг байгаа. За дөрж хотын 4 дахь хүү Бямбдэрж миний би эхнэр дайрима хүү содном дөрж гисэн. Ядмын цэдвийн дөрж хотын 5 дахь хүүхэд цэдвийн сэнд явших. Эхнэр янжин долгорогч за том охин бандрагч ихч маань хөрөлцөж амжаагүй. За том охин баасан сүрэн Баатар үлэг маань хөрөлцөж ирсэн байна. За цэнд өвчгөн 2 дахь хүү сандаг дөрж ах. Эхнэр болор чимэг хөө шарав дөрж ананд охин содон чимэг. За 3 дахь Арсаабаатар маань өөрөө эхнэртэй хөрөлцөж амжаагүй. За охин Сэлэг маа уулуунаар хөрөлцөжсэн байна. За 4 дахь охин хүүхэд алтан зуулагч нөхөр хангай хүү нямдаш охин бэлгүжин хүү дэлгэр мөрөн охин уулын сар за баху алтан гэрэл маань бас эхнэр 3 хүүхэдтэй хамт амьдардаг хөрөлдсөн ирж амжааг байна. За цэдвэн дөрж хотын Сүхбаатар ах юм 6 дахь Сүхбаатар маань эхнэр сүрэн үйг гихчээ. За хөө ганс өх эхнэр болор туяа охин уран бэлэг хөө ган эрдэн хөө чагнаа дөрж хөө мөр дөрж гисэн гэрэлнэ. За эдний Сүхбаатар маань ганц өгөгч маань бас хөрөлцөж амжаагүй нөхөр 3 хүүхэдтэй хамт амьдардаг байгаа. За Сүхбаатар маань том хөө Гамбаатар маань бас хөрөлцөжсэн байгаа. Эхнэр 4 хүүхэдтэй хамт амьдардаг. За дараагийн гэрэл Цэдвэн дөрж хотын 70 дахь хүүхэд за хөө Батэрдэн том охин Гоогром
нөхөр эрдэн ундрах хөө инх эрдэн хөө инх харивж хөө инх харин хөө инх хэрэгдүү. За дөрвөн сайхан хүүтэй. За хоёр дахь охин мөнгөн шагаа. Нөхөр анх баяр, охин мөнгөн сар, охин инх сар. За сүрүүгч Томхөө Гамбаатар тэр алтан затралагч хөө Нямочир цогцолмаа ануучин гэх За дараагийн Сэдвэн Дорж хотын 8 дахь хүүхэд Дорж хотын Батмунк ах эхнэр жаргалагч том охин Савгсран намын хөө молом охин Санжид инх хүчрлээ. За Дорж хотын маань 9 дахь хүүхэд сайн шандагч хөргөн Сүхбаатар ахын байна гэрүүлээс бас хараахан хөнгөрж амжааг байна. За 10 дахь хүүхэд нь Дорж хотын Дасцуу гэгч. За сайн шандагч маань Томхөө өөрийн баяр хүрэлцэн ирсэн байна. Батгах За Сэдвэн Дорж хотын бүгийн маань 10 дахь хүүхэд Дасцуу гэгч хөргөн од гэрлэх хөө даваасрын хөө Дэмбэрэл додоо зодог. За ингээд Сэдвэн Дорж хотын маань хүүхдүүдийн танилцуулга дуслаа. За одоо Сэдвэн 2 дахь хүүхэд Балжин юм. Өвгийн маань танилцуулга явна. За Балжин юм өвгийн маань эхнэр манайхны бэрэгч Дасцуу гэгч маань одоо за Дасцуу гэгч хүү гүр аригчаа эхнэр оюун туяа охин зол жаргал нөхөр ууган жолоо хөө ихэн баяр эрдэн баяр инх баяр. За охин Дасчирөө хөргөн очир утаа. За Сэдвэн маань 3 дахь хүүхэд Бямб гэж маань охин Давг Дорж гэгч охин Урангоо ган зураг ах маань хүрэлцэн ирсэн байна. За дараагийнх нь Сэдвэн 4 дахь хүүхэд Явцсан дулмын охин Бямб Дорж гэгч маань Томхөө Дасцуу ах манаас эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг бас өнөөдөр хархан хурж ирж амжааг байна. За тэгээд Бямб Дорж гэгч маань хөө Даштэнд бах эхнэр Должин суран охин инх мөнх хөө банзрагч охин инх мэнд хөө банзар дотох гэсэн урьдчилсан байна. За ингээд манайхны ургийн биерийн танилцуулгыг хүлээн авч сонирхсан нийт ядмын ургийн бүлийн 5 хүндээ
Баярлалаа. За сайн байцгаана уу? Энэ хуран цугларсан ураг төрлөө мэдэлцэд танилцах гэж ирсэн ахын дүүс та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За бид нар Ядмын самбуу өвөөгийн Гямнагийн хүүхдүүд одоо үр ачнаар ирсэн байна. За тэгээд энэ үр ачнарыг танилцуулъя. За энэ Гямнагийн Гунганям гэж Гямна агуун хүү одоо Гунганям гэж хүн байна. Энэ Баянгор аймгийн Политехник коллежид багш байсан. 3 хүүхэд нь одоо ажлын шалтгаанаар ирж чадаагүй. Одоо том охин нь одоо уран хамгаалалтын хүрээлэнд ажилладаг. Нөхөр нь одоо Түмэн шувуутад ажилладаг. Тэр нь 2 одоо хүүтэй. Дараагийн охин нь болохоор зэрэг Дархан хотод ажилладаг. Эдийн засагч мэргэжилтэй. Нөхөр нь болохоор зэрэг Дархан хотын Тагнуулын алууны дэд дарга гэдэг юм залуу байгаа 4 охинтой. За тэд нар маань нэр чадаагүй. Хүн маань одоо автоинженер мэргэжилтэй. 3 охинтой. За зээ охин маань Цэлмөн гэж хүүхэд одоо гэрээ төлөвлөд ирсэн байж байгаа. 3 охинтой. Эхнэр нь одоо Баянгор аймгийн харьяат хүүхэд байдаг. Эдийн засагч мэргэжилтэй говь компанид ажилладаг юм хүүхэд байгаа. Би өөрөө эдний одоо гэр бүлийн хүн Бадамгар гэж хүн байна. Ингээд бас Баянгор аймгийн Политехник коллежид багш хийжсэн. Одоо тэтгэвртэй гараад битээр одоо үр ачнартаа одоо Улаанбаатар хотод амьдраад ингээд ахын дүүстэйгээ танилцах гэж ирсэн байна. За дараагийн Гямна өвөгийн охин Сосор гэж охиных нь одоо охин Ариуна гэж ирсэн байна. Энэ охин одоо нөхрийнхөө хамт ирсэн. Нөхөр хүргэн ач зээнэртэйгээ ирсэн. За энэ Ариуна маань одоо цагдаагийн ерөнхий газар ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан. За нөхөр инхтэй авин цагдаагийн ерөнхий газар мөрдөн байцаах гацд ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан. За ингээд эднийх 4 хүүхэдтэй том охин нөхөр хүүхдүүдийнхээ хамт ирсэн байгаа. Том охин нь одоо эдийн засагч мэргэжилтэй. За их тэмний 3 хүүхдийн том охин ирсэн байж байгаа. Дараагийнх нь хүү нь болохдоор зэрэг юунд Солонгос улсад амьдарч байгаа. Дараагийнх нь хүү болохдоор зэрэг өөр Монголд амьдардаг. За дараагийнх нь жоохон охин одоо ерөнхий боловсролын сургуульд амьдардаг ийм хүүхд байж байгаа. За дараагийнх нь Гямна өвөгийн 2 дахь хүү нь Ганс гэж ган хоёг гэж ирсэн байгаа. Ган хоёг нь их нартайгаа, охинтойгоо, хүргэнтайгаа, зээ нартайгаа ирсэн. За энэ эхнэр нь одоо биеийн жахан тар байгаа учраас гэртээ үлдсэн байж байгаа. Ган хоёгийн охин нь одоо 4 хүүхэдтэй нөхөртөөгөө хүүхдүүдтэйгээ ирсэн байж байгаа. Нөхөр нь одоо шаргалзуутад түргэний жолоочийг хийдэг ийм хүүхдүүд ирсэн байна. За дараагийнх нь хүү болохдоор зэрэг Ганс өх гэж Гямна өвөгийн хамгийн отгон хүн Ганс өх гэж ирсэн байна. Ганс өх одоо 3 охинтой тэгээд одоо эхнэр нь ажилдаа ирч чадаагүй. Энэ одоо дунд охиных нь хүүхэд зээ охин нэрсэн байгаа. Энэ бага охинтойгоо ингээд 3 удаа ирсэн байж байгаа. За дараагийнх нь Гямна өвөгийн дараагийнх нь хүүхдүүд нь одоо ажилдаа ирч чадаагүй байгаа учраас одоо самбуу өвөгийн дараагийн хүүхдүүдийг танилцуулга хийнэ. Ингээд та бүхэндээ маш их баярлалаа. Мөнх тэнгэрээс харж байгаа үг дээдс маань бид нарыг одоо урагууд маань мэдээд танилцж байгаа ийм сайхан баяртуул явдлыг одоо хараад баясж байгаа хаа гэж бодож байна. Ингээд та бүхэндээ аз жаргал эрүүл нэг сайхан бүхний хүсэн өрөөё. Сайхан өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. За Ядмыгний урдмын энэ сайхан урган баяр төрөлцөөлсөн даа бүхэндээ аз жаргал эрүүл нэг сайхан бүхний хүсэн өрөөё. За Ядмын самбуугийн хагмын үр садуудыг хахан мэмэгийн үр садуудыг танилцуулъя. За хамгийн том охин нь Оршгов гэж миний ээж байсан. Ээжийн маань хамгийн том охин Баасан нөхөр Батчир. За хүү банзарагч. За гэр бүлээрээ бүгдээрээ гарч ирнэ. За хүргэн Няма оо Бямжо техник гэрүүл байна. За хоёрт охин Анарбача.
За хоёр дахь охин амар жаргал ихэнх өргөдөд гарч ирж байна. За амар жаргал гэр бүлийнх нь хараахан хөрөлцөж ирээгүй байна. Тэгэхээр гурав дахь нь Ганга гэдэг ихч маань гэр бүлийнхээ хүмүүстэй ирсэн байна. За гурав дахь хүн Батмөх гэр бүлээ ирсэн байна. Гэр бүлийнхээ хүнд 97. За дөрөв дахь хөө Ацаахан миний бие. За манай гэр бүлийн охин эхнэр хоёр маань ирсэн байгаа. Найшгаараа зогсоорой. За мөн гурав дахь хүүгийнх нь хөө хоёр маань ирсэн байгаа. Хамт гараарай. За мөн бага гантол хөргтэйгээ хүүхдүүдтэй ирсэн байна. За ингээд дараагийнх нь танилцуулъя. За манай маамахын гэр бүл өөр хүүхдүүд нь цөмөрөө зогсон. За ингээ маамахын бүлийнхэн бүгдээ гарч ирлээ. За дараад нь анж тахын бүлээрээ гарч ирээрээ. За дараад нь цагаан мэндхийн бүлээрээ гарч ирээрээ. Манай цагаан мэндхийн хүүхдүүд ачцаа энер бүгдээрээ гарч ирээрээ. За манай цагаан мэндхийн хүүхдүүд ачцаа энер нь өнөр сайхан бүгдээрээ ирсэн байна. За наран гэрлэх маань бас биеийн жаахан жилээр байгаа учраас эгч маань ахантайгаа хайртайгаа байна. За ташигч маань хүүхдүүд Улаанбаатар хотод амьдардаг хараахан хэрж амжаагүй байна. Тэгээд дөө хөрөвсөрөн ахантайгаа энэ хэд маань хүрэлцэн ирсэн байна. За сайн байцгаана уу? Сайхан наадж гин үү? За та нартай өнөөдөр ядмын самбуугийн Шааруу гэдэг ургаас одоо танилцуулах гэж байна. Самбуу гэдэг одоо хүний Шааруу гэдэг хүнийг ихэнхдээ арангаачууд нь ширэв гэж дууддаг байсан. Тэгээ би том охин нь байна. Ингээд ширэв гэдэг хүн нь 9 хүүхэдтэй том ах минь бурхан болсон тэдний хүүг нь
6 хүүхэд нь ирэх ёстой. Тэгээд замдаа 5 хүүхэд нь ирж байгаад энэ өөр хангаа энд суугаад тэгээд одоо замаа олохгүй тэгээд тэндээ яаж яана гэж саадчлаа. Тэгээд одоо тэр идмээр ингээд бас явж байгаад ирж чадаагүй. За тэгээд миний би 2 дахь охин нь тэгээд гэр бүлийн танилцуулъя. За. Том хүү цэцэг шагтар. Хоёр хүүхдээ авчихсан. Уг 2 хүүхэдтэйгээ ирсэн. Эхнэр Эрдэнэ цэцэг нь ажилтаа байгаа. Тэгээд миний бие бас ингээд амьдарч байна. Манай том хүү цэцэг шагтар. Петро бензиний дээр барьдаг. За, ийш яваад зогсоод байгаа. За. Тэхүү. За тэг баяр сайхан гэр бүлээрээ нар мантах гараад ир. Тэгээд зогсчээ тэг. Хүүхдүүдээ яс аваагаа ирсэн. За манай 2 бир ирсэн байгаа гараад ирээ. За хүүхдүүд нь бүгд өмнө ирсэн шүү дээ. За тэг. Таашаа яваа. Манай нөгөө гэгээ үжи хаачив. За хагсан тавтаа явчих. За тэгээд нарангал миний би энэ 4 хүүхэдтэй 3 хүү 1 охинтой. Охин маань ажилдаа ирж амжаагүй. Ингээд том хүү цэцэг шагтар 2 дахь хүү маань баяр сайхан гэр бүлтэйгээ ирсэн. Хүү охин 2-той. 2 хүү 1 охинтой. Гэр бүлийнх нь үнэн Соёнбоо гээд баг хүү нар мантхан 2 хүүтэй. Тэр бүжин. За тэгээ манай баг охин Алтандар ингэж байгаа 2 охинтой. Тэгээд нөхөртөө хамт ирээгүй ажилтай. За ингээд 5 охин сайхан надаарай гэд энэ сайхан өдрийн мэндийг төвшүүлье. За миний одоо энэ зогсож байгаа Гансүх Шаарвын Гансүх гэж авгаа гэр бүлтэйгээ ирсэн. Ганбаатар гээд бас байгаа. Тэр Ганбаатар нь хотод ажилтай ирж амьдсангүй. Том ах амтан дээр чихэн май бурхан болсон тэдний хүүхдүүд бас ирж амьдсангүй. Энэ Бацаагны дээр Шагтар сүрэн гэж байгаа. Тэр бас гэр бүлтэйгээ ирж амьдсангүй. За ингээд дараагийн дүү маань Батсаахан гээд Баян-Онгор аймагт малчин гэр бүлийнх нь Эрдэнэ цэцэг. Энэний дараагийн дүү Дорж гээд бас байгаа Баян-Онгорт. Тэгээд Дорж маань бас урд ингээд ачаа яагаад ачдаг. Тэгээд ирж амьдсангүй. За манай хүргэн үлзвэ отхон дүү Наран цэцэг гээд энэ гэр бүлийнх нь хүүхдүүд 6 хүүхэдтэй 4 хүүхэд нэрсэн. За сайн байцгаана уу. Ураг удны ахын төст энэ өдрийн алдаа мэндийг хүргье. За Ядмын самбуугийн сүрэн гээд сүрэн самбуу өгдөг хүний 8 дахь хүү сүрэнгийн өөрөөр биелүүлье. За сүрүүгөө маань 6 хүүхэдтэй 3 охин 3 бандтай. За том охин ям хүүхэн хүүхдүүдээс ирж амжаагүй байна. За том банд баярлалаа. Төвний нэр Пагам гээд баярлах маань 9 хүүхэдтэй 3 дахь хүү болох Чулуунтайгаа ирсэн байна. За 3 дахь охин Янжил хам гээд 3 хүүхэдтэй. За энэ хүний том хүн одоо өөрөө би ган толго гээд эхнэр ган чимэг 3 хүүхэдтэйгээ ээжтэйгээ ирсэн байна. За удаа хүү даваа сүрэнгийн даваа гээд араах ирж амжаагүй байна. Басаар гэр юм болсонгүй. За 4 болт гээд 4 дахь охин нь 2 дахь охин 3 хүүхэдтэй 2 дахь охин нөхөртөөгөө ирсэн байна. За нөхөр гонь дорж хочоо ирсэн байна. За хамгийн бага хүү хотгон сүрэн гээд сүрэнгийн хотгон сүрэн гээд ирсэн байна. За ингээд өнөөдөр ийм бүрэлдэхүүнтэй бид нэрсэн байна. За ураг удмын ахын дүүс та нартай цаашдын амьдралд сайхан бүхнийг хүсээрээ. За сайн мэцхан тавхиндээ энэ өнөөдрийн мэндийг хүргье. За ингээ миний би Ядмын самбуугийн зэндийн өрөвчдийг танилцуулахаар сонгогдсон байна. За ингээ том охин оюун чимэг маань
Юу амбал тавал амьдардаг харахан хүрлцээр жамжаагүй байна. Хоёр дахь дүүнхэр жавыг төлөөлж эхнэр санжаа сүрэн. За томхон зол заяа амбал зургууд амьдардаг хүрлцээр жамжаагүй байна. Томхөө Болбаатар миний бие эхнэр оюун бэлгийн хамт хүрлцээрсэн байна. За ингээд бид хоёр маань амбал зургууд амьдардаг байгаа. За ингээд хоёр дахь хүү дэлгэр далай эхнэр лам толмын хамт хүрлцээрсэн байгаа. За амбал зургууд амьдардаг. Баг охин хорлоо маань амбал гурвал амьдардаг хүрлцээр жамжааг байна. Дөрвөн хүүхэдтэй. За гурав дахь хүү Түшинбат эхнэр Тунгалгийн хамт Тунгалаг хүү Тэмүүлгийн хамт хүрлцээрсэн байна. За амбал тавал амьдардаг байгаа. Түшинбатхай маань гэрвэл. За тав дахь хүү Ганбаатар сургууль амьдардаг байгаа. Хүрлцээр жамжааг байна. За 6 дахь хүү Гавийг маань амбал дөрвөл амьдардаг хүрлцээр жамжааг байна. 7 дахь хүү охин оюун гэрэл маань амбал дөрвөл амьдардаг хүрлцэн гэр жамжааг байна. 8 дахь хүү Гамбалд маань амбал хоёул амьдардаг хүрлцэн гэр жамжааг байгаа. 8 дахь охин оюун жаргал амбал гурвал амьдардаг хүрлцэн гэр жамжааг байна. За баг хүү Гамбат амбал дөрвөл амьдардаг хүрлцэн гэр жамжааг байгаа. За та бүхэндээ сайхан надраа гэж хүсье. За сайн байцгаана уу. Өнөөдрийн сайхан өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. За ураг удмынхаа баярыг тэмдэглэхээр энд дэнжтэй суусан та бүхэндээ маш их баярлалаа. Цагаан гаргаж өвөг дээдсээ мэдэж судлахаар өвөг дээдээс удам судраа мэдэж судалж ингэж явдаг байгаа нь болохоор маш том өвөө мэдэж өв болж биднэрт хадгалагчиж үлдэж байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр та бүхэн минь ахын төстэйгээ маш сайн танилцаад энэ хоёр өдрийг маш их өв хадгалаад буцаарай гэж бодож байна. Хэлье. За ингээд ахын төсөө танилцуулъя. Би болохоор Ядмын самбуугийн Пүрэв дулмын ач. За Ядмын самбуугийн Пүрэв дулмын том хүү Содном Даржаагийн гэрүүлийг урьж байна. За Содном Даржаа эхнэр Самжав. Том хүү Эрдэнэ Пүрэв эхнэр Инхтуя хүүхдүүдийн хамт ирсэн байна. Эрдэнэ Пүрэв ах маань 8 хүүхэдтэй. Сумын алдарт уяаж. За дараагийн хоёр дахь охин Удал нөхөр Ням Эрдэнэ хамт гарч ирсэн байна. Хүү Пүрэв эхнэр Чанцал Дулам охин Намонго. За дараагийн хүү нь болохоор Баасан хүү эхнэр Жаргалмаа. За дараагийн 3 дахь охин нь Нандин Эрдэнэ охин нөхөр Чойжсүрэн дарж яана. Их ундрал. За баг хүү Пүрэв хүү. За та хэдтэй баярлалаа. За самбуугийн Пүрэв дулмын 2 дахь хүү Содном Билжаахынхаа урьж байна. За Содном Билжаах нь эхнэр Дашталгор. Том хүү Эрдэнэ Азар. 2 дахь хүү Эрдэнэ Элэг эхнэр Байгалмаа. 3 дахь охин Эрдэнэ Чимэг охин нөхөр Чимбат. 4 дахь охин Оюун Чимэг нөхөр Амгалан Баатар. За дараагийн хүү Дорж Банчиг баг охин Орхон Туя. За гэр бүлийн хамт төрөлцсөн ирсэн байна. За Чимбат ах нь аймгийн авраг малчин, Эрдэнэ Элэг ах нь аймгийн авраг малчин. За та бүгдтэй баярлалаа.
3 дахь хүү Чандамны гэрүүл. За эхнэр дорж, том хүү ням дорж, эхнэр мөнх наран. За хүүхдүүдийн хамт ирсэн байна. Том охин цагаан хүүхэн, нөхөр Төмөрт. Охин алтан цэцэг, хүргэн батгах. За дараагийн охин нь болохоор би өөрөө манай нөхөр амгалан баяр. Сной. За баг охин залцаая. Баг охин залцаая, нөхөр Ганбаатар. За хүү нэмдэрч аймаг авраг малчин. За ингээд та бүгдтэй баярлалаа. 4 дахь хүү санам цэрэн эхнэр инх туяа. За хүү охин тогоо хүү. Тогоо хүү нэр. Хүү Одоатар. Эхнэр Лам. Охин Хулан, нөхөр Батэрдэн. Камера яаж их нэргээ дээр. Цогтбаатар хүү эхнэр Жавцмаа. Цог мандах, охин цог мандах, нөхөр Бямсуран. За хүү цог гэрэл. За өрөө хөвтэй хамт ирсэн байна. Та бүгдээ баярлалаа. Инхтэй өгч байна. Инхтэй өгч байна. Аймгийн авраг малчин байгаа. За Пүрэв долмын 7 дахь хүү Очир атахыг өнгөрүүлээ амтэрж байна. Далаад хүү болон баг хүн. Эхнэр инх туяа. Инхтэй өгч байна. Насаараа хүний их хэмж. Эмнэлгийн эрхлэгчээс Аранга аймгийн Цэнхэр сумд насаараа хүний их хэмж эмнэлгийн эрхлэгч хийж байгаа тэтгэвртэй гарсан ийм буянтай буурлууд байгаа. За охин Ламаа хүргэн Батарших баг охин нь Доржинсрын охин гэсэн бүрэлдэхүүн ирсэн байна. За очирт хайдаа баярлаа. Батмөг хөвчин мянгат малчин. За том хүү Батарж эхнэр Мөвтуя, 2 дахь хүү Батэрдэн эхнэр Цэрэн Додон, 3 дахь хүү Ширнэн эхнэр Дэлгэрмаа. Охин Шин баяр. За ачзэн нарийнхаа хамт ирсэн байна. Батмөг хөвчтэй баярлалаа. За Пүрэв долом манай Ширнэн сумын зам байгаа. Өмнөх ургийн баяр дээр бас танилцуулаад баригдчихсэн залуу байгаа. За баяр мөх хөвчийн охин Ганчмэг гэгч маань ирсэн байгаа. Манай баяр мөн хөвч нөхөр Эрдэнэ олд 5 хүүхэдтэй бусад дүүнэр нь хүндэтгэн үзэх шалтгаанаар ирж амжааг байгаа. Ганчмэг гэгч маань аймгийн авраг малчин байгаа. За Ганчмэг гэгчтэй биднийг хүндэтгэн ирсэнд маш их баярлалаа. За ингээм манай бүлэхэн танилцуулагчид дууслаа. За баг хүү Дон Батбаатар эхнэр Үржин ичин орлоо өр хүүхдүүд явдаг. Орон бүлэг орон заяа. За өр хүүхдүүд зарим бас нь хөрөлцөн ирж амжаагүй. Ариун жаргал Эксахан Аномэргэн Мэргэн онс гэсэн өр хүүхдүүдийн хөрөлцөн ирсэн байна. Эдний Самбогийн баг хөө найдангийн гэр бүл өр хүүхдүүд хөрөлцөн ирсэн байна. За тийшээ зураг авахулаарай. Бичлэгэндээ орцсон.
За сайн байцгаана уу? Энд хүрэлцэн ирсэн ах トゥ нар минь сайн явцгааж ирсэн үү? Аюуши ядмын 90 цаамдын 5 хүүхдүүд болох Чоожов, Ичиг хорлоо, Самбил дэндүү, Цэгвэд, Бадам гарвын төлөөлөл болсон ах トゥ нар манд хүрэлцэн ирсэн учраас та бүхэн минь сайхан сууцгаагаа танилцаарай. За Аюуши ядмын 90 цаамдын Чоожовын хүүхдүүд гарч ирнэ үү? За Чоожвын том хүү Жоко, охин Ханда, Лавсрангийн гэр бүлийн төлөөллөөр хүмүүс ирсэн байгаа. За Жокогийн хүүхдүүд жоох ийшээс эхлээ танилцуулчих. За Жоко хүүхдүүд наашаа. За Жоко ахын маань гэр бүлийн хүн нар ижид тэгч үр хүүхдтэй ач зээнээрээ дагуулад ирсэн байгаа. Цэцэн билег самбууд аштай суугаад 3 хүүхэдтэй. Гафтны их төвшөнтэй суугаад 4 хүүхэд гаргасан. Дамжин сүрэн баасан сүрэнтэй ханилын хүүхэд 1 хүүхэд гаргасан. За сайн байцгаана уу? Энд хорон цогцсон ахын дүү төрөл төрөлтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Жокви наран цэцгийн танилцуулга хийе. За наран цэцгийн нөхөр гамбат технэр наран цэцэг 3 хүүхэдтэй. Танху яндан жимт одоо хараахан ирж амжаагүй. Өөдөө ажлын паруудаа инженер цагтаагийн хэсэгч талтай. 2 дахь хүү Гөнгөө жимт малчин 3 дахь охин Намын Эрдэнэ Монгол Улсын боловсролын их сургуульд нэгтлэн. Дараагийнх нь цэцэн билег 2 дахь охин Жоко, 2 дахь охин цэцэн билег. Жоко 2 дахь охин цэцэн билег чинь самбууд аштай гэрлэж 3 хүүхэд өсгөж ойжуулсан. Том хүү Батбаатар малчин, 2 дахь хүү Жанлуу би хуваарь бизнес эрхлэдэг. 3 дахь хүү Жамин сүрэн ерөнхий боловсролын сургуульд сурдаг. За 3 дахь нь Амбатхан гэр бүлийг урьжээ. За Амбат эхнэр төвшин нэг төвшин. За 3 хүүхэдтэй. Хамгийн том охин том хүү Дамдын сүрэн уулуурхай газар инженер. 2 дахь охин наран цэцэг нь уламжлалын хэмжээр ажилладаг. 3 дахь охин Дайриман хивч. 4 дахь хүү ерөнхий боловсролын сургуульд 11-р ангид сурдаг. За дараагийнх нь охин Бацхан гэрийг урьж байна. Нэг хүүхэдтэй охин Мандан Долом ерөнхий боловсролын сургуулийн сурагч. За дараагийнх нь Эрдэнэ гэр бүлийг урьж байна. Эрдэнэ төвшин тогтолтой гэр бүл болж 3 хүүхэд төрүүлж өсгсөн. Том хүү Аз Жаргал, дунд охин Аз Заяа, баг нь Аз Баяр хүү ерөнхий боловсролын сургууль сурдаг. За Чоожвын Ханда 2 дахь охин Ханда хичээн гэр бүлийг урьж байна. Төрүүлж өсгсөн. Том охин Саран Туяа 3 хүүхэдтэй, 2 охинтой. Том охин Ханд Сүрэн, 2 дахь охин Сүрэн. Ханд Сүрэн багшаар ажилладаг. Сүрэн хүний хэмжээр ажилладаг. За 2 дахь хүү Ботхон
Отгон нь 3 хүүхэдтэй. Том хүүхэд нь Нанзад орж. Тэгээ авир мэд. Хуваарь бизнес эрхэлдэг. 2 дахь хүү Нанзад орж. Цагдаагийн замын цагдаа. 3 дахь хүүхэд нь Отгон чимэг ерөнхий боловсролын сургууль сурдаг. Үжил хам Сарантуяа бас ерөнхий боловсролын сургууль сурдаг. Тэгээд 3 дахь хүүхэд нь Отгон жаргал хүүн. Отгон жаргал 2 хүүхэдтэй. Эхнэр Отгон золтой гэрлэж 2 хүүхэд төрүүлж өсгсөн. Том хүүн өсгөх жаргал хүүн хуваарь бизнес эрхэлдэг. Охин удал цэцэг ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Бага охин наран цэцэг малчин 1 хүүхэдтэй хүүхэд нь жиж цэцэрлэгт сурдаг. Хүүн дор зодов. За дараагийн Чажви Самсрын 3 дахь охин Самсрынгийн гэр бүлийг урьж байна. Чажви Самсрын цэдэн дорчтой гэрэлж 8 хүүхэд төрүүлж өсгсөн. Хамгийн том хүүхэд нь их жаргал охин. За их жаргал нь Баатар болттой гэрэлж 3 хүүхэд төрүүлсэн. Том өвн Балт уул уурхай жолоочоор ажилладаг. 2 дахь охин нь Залбаа анагаахын шинжлэх ухааны нийгмийн эрүүл мэндийн судлаач мэргэжилтэй. 3 дахь нь охин Солонгоо ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид сурагч. За 2 дахь нь Гал Бадрах нь Болормоотой гэрлэж 3 хүүхэд төрүүлж өсгсөн. Том нь хүү Нанзад орж нь гэрийн группийн нэгтлэн 2 дахь охин нь Ган чимэг анагаахын их сургуульд хүний хэмжээр сурч байгаа. 3 дахь охин нь Отгон чимэг ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид сурч байгаа. За 3 дахь хүү нь Цогт баяр эхнэр даваа цэрэнтэй гэрлэж 1 хүүтэй. Хүү хуваарь бизнес эрхэлдэг. Энд харахаа ирж амжсан байдна. Бидний гэр бүл. За 4 дахь хүү нь Бацаяагийн гэр бүл. За Бацаяа нь миний хань намайг Тунгалаг Тамир гэдэг Монгол хэл уран зохиолын багш Цэнхэр сумын ерөнхий боловсролын сургуульд манайх 3 хүүхэдтэй. Хамгийн том охин Бендрия. Дараагийнх нь Амар Жавал гэж бурхан болсон. Амар Жавлын гэр бүлийн хүн Батсуран 2 хүүтэй. 2 том хүүгийн Нанзад орж хөдөө аж ахуйн газар малын хэмчээр ажилладаг. 2 дахь хүн одоо оюутан энэ жил болж байгаа. За дараагийнх нь Батбаатар гэдэг хүү. Батбаатар эхнэр бүд хандтай ханилж 3 хүүхэд төрүүлсэн. Том нь Шагд олон ерөнхий боловсролын сургуульд 2 дахь хүү нь Сэрод ерөнхий боловсролын сургуульд 4 дугаар анги. Бага нь Пүрэг Бат гэдэг хүү одоо 4 настай. Дараагийнх нь Баяр Жаргал. За Баяр Жаргал Гал Бадрах Баяр Жаргал мөн Эрдэнэтэй гэрлэж 2 хүүтэй. Хүү сайн баяр сургууль ерөнхий боловсролын сургуульд төгөлдөр цэцэрлэгт. За Бадарч 1 хүүтэй. Хөдөө малчинаар ажиллаж байна. Зарим Сандмигийн том охин Урхан зам хүүхдүүд гараад. Урхан замгийн хүүхдүүд гараад. Урхан замгийн хүүхдүүд гараад.
За дараа нь Бямсран эмээгийн өргөдүүд гарч ирэх үлдээрээ галах сэнгэхэд үлдэж байгаа. Одоо галах сэнгэхэд гараад ир. За дараа нь 3 дахь бол Балжинмын өргөдүүд үлдэж байгаа. За тий. За манайхан ингэ зогсчих. Тэгээ яг буунд хийгээд өгчих тийм ээ. За Балжин өөг өргөдүүд. За том хүү 2 охинтой, том охин 2 охинтой. 2 охинтой. За манай хүн зэрэн тохор том охин мөргөл хавгсран. За 4 хүүхэдтэй. Би өөрөө том мөргөн би өөрөө байна. За 2 дахь хүн Дарима. Том хүү эхнэр 2 хүүхэд дашням эхнэр 2 хүүхэдтэй. За бүжил том за бүжил том мөргөн том охин хонгорцол нөхөр амар жаргал 2 хүүхэдтэй. Дараа нь Эрдэнэ зөвхт 2 дахь хөргөн охин хөнгөцөл 3 хүүхэдтэй. За Бакху дашнам нь ирж явжаагүй байна. За дараагийнх нь Амгалан Баатар 8 хүүхэдтэй. Бэр юу эхнэр альма 8 хүүхэдтэй. За Амгалан Баатар нааша юу энэ альманаас зөксөхгүй юм. За ингээ 8 хүүхэдтэй дистралаа зөксөж. За ингээ 8 хүүхэдтэй. За та нар 6 авах гэдэг юм шүү. 8 хүүхэдтэй. За отгоо хүмүүст цэцэрлэл Нөхөргөн Баатар 4 хүүхэдтэй нааша зөксөөрэй. Одоо байж. Одоо ингээд өнөөрөө нэг дараачих гинэ. Хондоогийн эхнэр толгосрон том хүү буян дүүрэнгийн эхнэр хүүхдэд төрсөн ба дараагийн хүү буян зөв дараагийн охин одон цэцэг хөргөн гэрэл Перед ясэр перевелгээ эмлэ энд нандаа болчих юм уу? яг ингээд За дараагийн хүү мянган бүгийн өөрөө хөл эхнэр мөг жаргалыг авч ирнэ. За мянган бүгийн эхнэр мөг жаргал өөрөө хөдөлгөөд хамтарч ирнэ.
За дараа нь отгоо охин болох хан сүрэн өөр хүүхдүүдийн гарч ирнэ. За 90 цент ихийн 3 дахь хүү Самбилдэв ахын ахын даштай хандлан сууж 10 хүүхд төсгөн боож байсан. Том хүү Аяр сэрэнгийн өөр хүүхд гарч ирнэ үү? Тэгвэл 2 дахь хүү Намжил сүр ахын өөр хүүхд гараад ирнэ үү? За Самбилдэв ахын охин Долго сүрэнгийн За Самбилдэв ахын Дариг сүрэнгийн гэр бүлийнхэн гарч ирнэ үү? Төлөөлж ирсэн хүмүүс. За аюуши ядмын 90 цент эмээгийн 4 дахь хүүхд Цэгмэд ахын гэр бүлийнхэн гарч ирнэ үү? Цэгмэд ах нь 7 сүрэнтэй ханилан сууж 3 хүүхд гаргасан охин Болормоо, охин Даваасүрэн, хүү Алтан сүх. Эдрийг төлөөлөөс Алтан сүхийн гэрүүл том охин Болормоогийн гэрүүл манай бэргэн Галансүрэгч ирсэн байна. За 90 центийн 5 дахь охин Бадамгарын өөр хүүхдүүд гарч ирнэ үү? За манай ээж Бадамгар нь Арангаан Цэнгэр сумын харьяат дашчинцантай ханилан сууж 8 хүүхд гаргасан. Биднийг төлөөлөөд бид нар ирсэн байна. Манай энэ бол хамгийн том эгч Явцан Дулам одоогоор бүгд Америк нэгдсэн улсад өөр хүүхдийн хамт амьдрал сууж байгаа. Уржиг дээр ирсэн та бүхэнтэйгээ уулзах гээд энэ манай эгч байгаа Дулбаа. Энэ манай бэргэн байгаа та бүхэн танин Бор гэдэг хүний гэр бүл байна. Тэрний охин байна. Хамгийн бага Бадамгарын хамгийн бага охин Сарантай бий байна. Тэрний хүү ангараг маань бид нар ингээд хүрэлцэн ирсэн байна.
Ямингийн манай өвөтэй хайлдан сууж 6 сайхан хүүхэд төрүүлжсэн байгаа. За тэгээд том хүү нь 5 хүү 1 охин төрүүлсэн байгаа. За тэгээд том хүү нь болохоор манай аав болох Эрдэнэт Тонголог манай ээжтэй хайлдан сууж 4 хүүхэд төрөөж өчгдсөн байгаа. За тэгээд манай том эгч болох Ариун Тонголог гэж байгаа. За манай том эгч Ариун Тонголог мөнх дэлгэрэг хүнтэй хайлдан сууж 4 сайхан хүүхдээс шиг төрүүлсэн. 4 сайхан хүүхдийн ах маань бас нэг хөрөм найрны ажилдаа давхцсан болохоор ирж амжаагүй, хараахан ирж амжаагүй, том хүүн болор эдгээд ирсэн байгаа. За болор эдэн танилцаар яах вэ? За дараагийнх нь манай ах Мөнхбат гээд байгаа. Отхон жаргал гэж хүнтэй харилж 3 хүн сайхан хүүхэд төрүүлж өгсөн байгаа. За ах маань 2 хүүтэйгээ ирсэн байна. Игч маань ажил төрөлтэй болохоор бас ирж амжаагүй байна. За дараагийнх нь миний бие намжилт огсон байна. За манай ихнэр гэрэл дод 2 хүүхэдтэй. За миний тийч очиж зогсоо. За дараагийнх нь манай Цэгмэд гээд дүү охин байдаг. Мегмар жав гэж хүнтэй ханилд суугаад 3 сайхан хүүхэд төрүүлсэн. Хэвээ хотод ажиллаж амьддаг болохоор бас ажлын шугаар арай ирж хараахан ирж амжааг байна. За дараагийнх нь Эрдэнэ зөгт гээд манай аавын дүү 2 дахь хүн байгаа. За хань ижлэн оюун далаагч маань ирсэн. Оюун далаагч маань ирсэн байгаа. За 2 хүү 1 охинтой, том хүү шинэ хүү эхнэр хөрөвдлөмтэй ханилж 3 хүүхэд төрүүлж өгсөн. За дараагийнх нь шин цэцэг гээд охинтой. Тэгээд шин төр бол тэгээд дараагийнх нь банд байгаа. За тэгээ очмоо гээд хүнтэй ханилж суугаад 1 хүүхэдтэй. За ах маань 1992 оноос 2026 оны хүртэл Цэнгэл сумын Бумын агентаас багийн даргаас засаг даргын орлогч иргэдийн хурлын нарийн бичиг иргэдийн хурлын даргаыг 8 жил хийсэн. Тэгээд төрдөө олон жил ажилласан Алтан газраас хөдөлмөрийн хүндэт медаль хүртэл шагнагдаж ажилласан байгаа. За ах маань тэгээд мөнх хүсвийг үдсэн боловч ургийн баяраар ажиллаж өмнөх ургийн баярт ажиллаад ажиллаж байсан. Тэгээд адил биш ахтай хамтран өмнөх ургийн баярыг зохион байгуулсан. Голж бас үүрэг болгож ажилласан байгаа. За дараагийнх нь Эрдэнэ гээд манай 3 дахь Лонхамигийн маань 3 дахь хүү Эрдэнэ чимэгчтэй маань ханилж 3 сайхан хүүхэдтэй. За том нь мөнх жаргал гээд цэргийн ангид ажилладаг залуу байгаа. Эхнэр нь Лавга гэж хүн байгаа. Лавгатай хандаад 2 хүүхэдтэй, банд охинтой. За дараагийнх нь Насан жаргал гээд залуу байгаа. Хараахан ирж амжааг байгаа. Эхнэр Лавг хажидтай ханилж 2 охинтой. За дараагийнх нь Чанцал Дулам гээд охин Японд сурж ажилладаг байгаа. За дараагийнх 4 дахь хүн болохоор Оюун Эрдэнэ гээд ах маань бас нэг хөрөм найрны ажилтаа. Манайхан ерөнхийдөө ингээд хөрөм найрны ажилтаа бас 2 хуваагдаад ирсэн байгаа шүү. Та хүмүүс ойлгоорой. За оюутан ах маань Алтан туяа гэж ихтэй маань ханилан сууж 2 хүү 1 охинтой. Том хүүг нь Ванчиг гэдэг. За дараагийнх нь Бадам цэцэг гэж охин байгаа. За тэгээ Даян жалуу гээд залуутай ханилж 1 охинтой. За 3 дахь хүүхэд нь Бат 2 гэж залуу байгаа. За 5 дахь хүн болохоор Эрдэнэ очрох маань байгаа. За мөнхт хүнтэй ханилж 3 охинтой. За тэгээд том охин оюун дэлхүүргээд 2 дахь охин оюун өмнө оюун сүрэнгийн 3 охинтой. За тэгээ ах эгч хоёр маань хувийн бизнес эрхэлж бас сумдаа нэлээ бизнес амжилттай яваа хоёроо. За дараагийнх нь манай гам удагч ганц охин дүүн наавь. За Мегмар сүрэн гэдэг хүнтэй ханилж 3 сайхан хүүхэдтэй. Том охин Минжин сар. За дараагийнх нь Халуун сар
Булган сар гээд хоёр охин нэг хүүтэй. Манай эгч нь одоо боловсролын байгууллагад 27 жил амжилттай ажиллаж байгаа хүн байгаамаа. За дараагийнх нь одоо манай Жамдэржийн хоёр дахь охин Балжин нэмэгч байна байгаа. Балжин нэмэгчийн хараахан бас ирж амжаагүй байгаа. За тэгээ Балжин нэмэж байна. Балжин нэмэгч маань Гарсан Жамс гэдэг хүнтэй харилцаж нэг охин төрүүлсэ. Тэгээ охин чөмөрч өдр гэдэг. Хүрхэн хүүг нь болохоор нэргүй. Тэгээд нэг охин нэг хүүтэй. За тэгээ хараахан ирж амжааг байна. За дараагийнх нь отхон хүү болохоор ганц хүү даваад дөрж гэж ах маань байсан. Одоо тэгээ хань ижилтний ирсэн байна. Сисмагч маань ирсэн байна. За дөрвөн сайхан хүү нэг охин төрүүлж өсгсөн. За тэгээд Сисмагч маань ирсэн ба Сисмагчийн том хүүгийн Дэлгэр баяр. Дэлгэр баяр ах маань даваад авч ихтэй харилцаж 3 сайхан хүүг төрүүлж өсгсөн. Нэг хүү 2 охин төрүүлж өсгсөн байгаа. За дараагийнх нь хүн Баяр болд гэж байгаа. Харааны тэтгэгчтэй маань ханилж 5 сайхан хүүг төрүүлсэн. За 5 сайхан хүүг төрүүлж өсгсөн. За тэгээд дараагийнх нь Цэндэ юушгээд ах маань байна. 3 дахь хүн байгаа. За 4 дахь хүн Даваа Самбох маань байгаа. За 5 дахь охин Чамцалд болсон байгаа. За ингээ манай ингээд Жамдэржийн бүлээс одоо угсаа ингээ 3 хүүхэдтэй 3 хүүхэдтэй одоо ингээд хоёрын төлөөлөл ирсэн байна. Нэг Бадмажаагийн маань ирээг байна. Бид нар Бадмажаа гэж дууддаг Балжин нэмэгч гэж дууддаг юм аа. За ингээ манай та бүхэндээ ирүүлэнхийг хүсье. Уул усаа сайн шүтэж, урагуд маань сайн мэдлэлцээ цагаараа гэж хүсье өрөөрөө. За сайн байцгаана уу? Эрхэм хүнд ах дүүс та бүхэндээ энэ сайхан уран удмын баяр хийж байгаа өдрийг баярын мэндийг хүргье. Энэ олон хүмүүс бидний ах дүү гэж бодоход үнэхээр энэ ургын баяр гэдэг бол үнэхээр сайхан баяр байт юм байна. За та бүхэндээ ирүүлэн сайн сайхан бүхнийг хүсье. Одоо ядмын, содмын хүүхдүүдийн бүлээс ингээд гараад ирсэн байж байна. За ядмын содм нь 8 хүүхэдтэй. За хамгийн том хүүхэд нь Адиа, Норжидмаа, Аюуцэрэн, Даваад улам, Мянган буу, Эрдэнэ цэцэг, Эрдэнэ чимэг гэсэн 8 хүүхэд байгаа. За одоо энд содмын 3 хүүхэд нь ирсэн байна. За хамгийн том охин Адиагийн том хүм Ганбаатар 4 хүүхэдтэй. Ганбаатар хайслаарэ. Гараа өргөөрэ. 4 хүүхэдтэй. За дараагийн охин нь Норжидмаа 3 хүүхэдтэй. За дараагийн охин нь Даваацэрэн 3 хүүхэдтэй. За ингээд 3 охин ирсэн байна. Содмын. За эднээс Ганбаатарх 4 хүүхдээс хүүхдүүд нь ирж амжаагүй байна. Дараагийн Адиагийн зол жаргал эгч 3 дахь охин нь 2 хүүтэй. За зол жаргал эгч маань ирсэн байна. Зол жаргал эгчийн хүн Палам Дорж Палам 4 хүүхэдтэй. Эхнэр нь Алдарт ээж байна. За тэрнээс гадна Норжидмаагийн том охин нь Альмаа би байгаа юм. Дараагийнх нь Батулга гэж байгаа. Дараагийнх нь Амар жаргал. Норжидмаагийн хамгийн бага охин Амар жаргал. Нөхөр нь Одбаатар. За аймгийн авраг малчин хүү байна. Бид нар бүгдээрээ энэ содмын бүлийнхэн болохоор Улаанбаатар хотоос Өөр хангай аймаг Уянг сумаас ирсэн хүмүүс байгаамаа.
За, зол жаргал ихчи хүн палам ямар палам блэ палмаар л дуудаад байгаа. Дорж палам 4 охинтойгоо одоо энэ хүү болохоор Сэлэн аймгийн Илэн хувьцаат компани өрмийн оператор хийдэг. Эхнэр нь Дархан сүрэн маань хөгжмийн багш эмэгтэй байгаа. 4 охин ээж. За, Одбаатар Норчидмагийн бага охин Одбаатарын гэр бүл амар жаргал эднийх маань 4 хүүтэй. За, дараагийн дүү маань Батулга, Даваа давгын Батулга маань 4 хүүхэдтэй ирж амжаагүй байна. Би том охин нь Альма 2 охинтой. Боловсролын байгууллагт 20 хэдэн жил ажиллаж байгаа цэцэрлэгийн багш. За, тийм хүмүүс ирсэн байна. За, тэгээд зол жаргал ихчээ маань эмэгтэй дүү Даш долгор ихчээ охин юм блэ? Дөлгөөн Тамира. Долгор ихчээ маань охин Улаанбаатар хотоос ирсэн байгаа. За, ийм хүмүүс ирсэн байна. Содон өвөөгийн ач зээ охтуудын хүүхдүүд. Ядмын хамхуугийн давуу тавьж гэж одоо хамхуу юм маань ганц байдтай байсан. Ганц байдных нь 8 сайхан хүүхэд байдیں۔ Манай 3 ихчийн хүүхдүүд нэрээгүй байна. Тэгээ манай том ах Дашдан дүү. Ханан нэргүй 3 сайхан хүүхэдтэй 2 байна. 1 охинтой. Том банд Нарманд. Ханан ичин оров 2 хөөрхөн бандтай. Болгон суманд одоо малчин ажиллаж амьдарч байгаа. Охин нь дараагийн хүү Галманд ээж автагаа амьдарч байгаа. Дараагийн охин Самжуу одоо Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа. За, дараагийнх нь охин би өөрөө байгаа. Манайхан Намсрааж юу? Та охин дээр өдрөм. Би 4 сайхан хүүхэдтэй 2 банд 2 охинтой. Манай том банд Намсрааж юу чойжомт Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг Монгол улсын их сургуулийн багш. 2 дахь банд манайхтай айл амьдардаг малчнаар гişиг ихнэр уран заяа. Энэ 3 хөөрхөн хүүхэдтэй манай том ач. Энэ дараагийнх нь 2 хөөрхөн бандтай. За, дараагийн Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг арай ирж чадаагүй хөөрхөн бандны чирсэн байна. Дараагийн бага охин Ханд сүрэн. За, тэгээ дараагийн охин дүү маань буян нэмэх. Ханан өөрийн цолмон чаа зогсож наашаа гарч ирж зогсооч та. 2 хөөрхөн охинтой 2 хөөрхөн охин наашаа гарч ирж зогсож. Том охин шүтээс ангаахын их сургууль сурдаг. 2 дахь охин ерөнхий боловсролын сургууль сурдаг. За, дараагийн дүү маань Алтас өх. Алтас өх хан болроо 4 сайхан хүүхэдтэй алдарт их залуу гараан болцсон хөөрхөн. Хөөрхөн зулдгнууд нь 2 3 охин 1 бандтай. Дараагийн дүү маань Мөнх Эрдэнэ. За, хан Нямсүрэн 3 сайхан хүүхэдтэй 2 банд 1 охинтой өдөө ажиллаж амьдарч орхондоо одоо орхон багтаа ингээл ажиллаж амьдарч хагаад байж байна. За, тэгээд та бүхэндээ энэ сайхан өдрийн халуун мэндийг хүргэж эрүүл инх саруу сайхан бүхнийг хүсэн өрөөё. Та бүхэн сайхан наадтаарэ. Том охин Гамбал дахын том охин Альма хүргэн мөнхтөл 4 хүүтэй. За, 2 дахь охин Навчаа нөхрөн Бэлгүүнэ 2 маань ирсэн. Гамбал дахын баг хүн ханхуу маань ирсэн байгаа. Ханхуу ирсэн үү? За.
За 2 дахь хүү Дашгатангийн том охин Ширнэн Дорж Галсангийн 2 дахь хүү болох Бол дахь маань Бол дахихаас 2 хүү 1 охинтой. За том охин оюун туяа гэр бүлийн хамт ирж амжаагүй байгаа. 2 дахь хүү Авира хаана. За баг хүү Пүрвд орж эхнэр гүндэгмэ 2 хүүхдийн хамт ирсэн байна. За дараагийн Дашгатангийн том охин Ширнэнгийн 3 дахь хүүхэд Бол Эрдэнэх 3 хүүхэдтэй 2 охин 1 хүүтэй. Эхнэр алтан үеигч маань том охин Дулам гэр бүлийн хамт ирж амжаагүй. 2 дахь хүү Ичин ороо гэр бүлийн хамт ирж амжаагүй байна. Лавг Дулам баг охин Лавг Дулам. Дуламын 3 хүүхэд ирсэн байна тий 3 банд нэрсэн байна. За Дашгатангийн Ширнэнгийн 4 дахь хүүхэд Бол цайхан. 4 дахь хүү Бол цайхан гэр бүлийн хүн Сэмжтмэ агч маань ирж амжаагүй байна. Хүүтэйгээ хоёлаа ирсэн байна. За 5 дахь охин Болормоо агч маань. Болормоо агч 2 хүү 1 охинтой. Том хүү Зол заяа охин Нанди Эрдэнэтэйгээ ирсэн байна. 2 дахь хүү Бацаяа гэр бүлийн хамт ирж амжаагүй байна. 3 дахь охин Насан буюу гэр бүлийн хамт ирж амжаагүй байна. За 6 дахь хүүхэд Бол Баатарах гэр бүлийн хүн их туяагч. Бол Баатарах их туяагч 2 маань 1 хүүтэй. Ууган Баяр эхнэр 2 хүүхэд нь ирж амжаагүй байна. За 7 дахь хүүхэд бол Батулд 2 хүү 2 охинтой. Гэр бүлийн хүн Төмөн Жаргал гэр бүлээрээ ирсэн байна. За отгоо охин Цэцэг маань гэр бүлийн хүн Баяр Магна 2 хүү 2 охинтой. За Дашгатангийн 2 дахь охин Санжаа Жамц манай ээж байгаа. Тогоо хүүгээд хүнтэй гэрэлсэн юм байна. 5 хүүхэдтэй 4 охин 1 хүүтэй. За том охин Улам сайхан 5 хүүхэдтэй 3 охин 2 хүүтэй. За хамгийн бага хүүтэйгээ хоёлаа ирсэн байна. Бусдууд нь ажилтай байгаад ирж амжсангүй. За 2 дахь охин Бадам гэр бүлийн хүн Лавг Сүрэн 3 хүү 1 охинтой. 2 хүү нэрж амжаагүй байна. Бага хүү Цэвэн Дорж Цэвэн отгоо охин мөгчнтэйгээ ирсэн байна.
3 дахь хүү Банзар 5 хүүхэдтэй 4 хүү 1 охинтой том банд нэрсэн байна. Том. Орно. Одоо 4 дахь хүүхэд нь болох Бадам ханд миний би Нөхөр Батэртэнтэйгээ охинтойгоо ирсэн байна. Манайх 1 хүү 1 охинтой. Хүү маань ирж амжаагүй. За бидний үсэн танилцуулчаад авахулж манай хамгийн баг дүү байгаль Отгон төгс 2 маань 3 хүүтэй бас ажлын улмаас ирж амжаагүй. Том хүү ивэл төгөлдөр ирсэн байгаа. За ингээд ээжиг аавын төлөөлөл ирсэн юм байна. За сайн байцгаана уу? Ургууд нь ахын дүүсээ. Самбуугийн дайрч юу гэж одоо самбуугийн 13 хүүхдийн 6 байдаг. Манай эмээ байгаамаа. Тэдний 5 хүүхдтэй байсан. За 5 хүүхдээс одоо амь сүрэн байгаа 3 хүүхд байгаа. Тэдний өөр хүүхдүүд байгаа. Ер нь бусд нь ирсэн бусууд нь бол одоо эдийн танилцуулан явчихъя. Дараагийн залуучууд маань ажил төрөл бас болсонгүй. Тэр та бүхнээс өөрсдөө яа. Тэгээ одоо хамгийн том юу вэ? Одоо аймгийн авраг малч Янжил хамгаа манай хөргөн байгаа. Зэрэглэн гээд одоо Балжирийн дайрч өгдөг манай энэ Балжир гэдэг үнтэй байсан. Энэ өвөө маань баян оны хүн байсан. Тэрний 3 дахь ихтэй зэрэглэн гээд нөхөр нь аймгийн авраг малч Янжил хам гэдэг хүмүүсүүд байна. За тэрний дараах нь Балжирийн мөнхөө гээд манай ах байна. Мөнхөө ах нь Балжирийн 2 дахь ихтэй байгаа. Одоо хойроо бизнес хийдэг хүн байгаамаа. За Янжламын охин амар жаргал хайтайгаа ирсэн. За. Одоо ажлын дайр жими том охин Сэндөгмийн том хүүхэд байгаамаа. Зэн байгаамаа. Тэгээд би хань жилтэйгээ ирлээ. Манай бас хүүхдүүд маань ажил төрөлтэй болоод бас найр наадамд давхцаад бас ирсэнгүй. Та бүхэн өөрсдөө яа. 2026 онд шинээр айлөрхөө орж ирсэн айлөрхтөн гэргээ гадаад хардгалах яслын ажиллагаа явагдана. Тэгээд энэ жил 2026 онд одоо гэр бүл шинээр орж ирсэн гэр бүл болсон айлөрхтөн гэргээ гадаад юм байна. За гэр бүлийн нэг л хүн ах юм биш үү? Би дөрөв хосоор дууд цуучлаарай. Түрүүн дуу тавиадаас ах нөгөө чи оролттой байгаад байсан. Тэр оролттой байдраач. Эрдэнэгийн удмаас нарайжид. За самбуугийн удмаас Нанжид гэсэн хүмүүсийг хүндэтгэлийн тайзныг орж байна. За цаашгийн бүлээс бүлүүдийн ахмадуудаа хамгийн өндөр настай ахмадуудаа гарын бүлэг гардуулж байна. За уртас жилдэн жаргараа гэсэн сайхан өрөөлийг өргөж баяр хүргэе. Авцсан манай авцсан ээжүүд нь доошо буугаад энэ доороо зогсчих. За зарим нь дээрээ үлдчихэж байгаа зураг авах нь одоо яг үүндээ гоё. Бүгд зүүж өгөх гоё байсан юм биш үү?
дотор төсгөл тонших ядмын урагуудмын баярт түрүү магнат Орохангаангийн хожирт сумын уяач од хэмрийнхээ аман хүзүнд Орохангаангийн Батцын сумын амар цэгтийн хонгорох халдсан айргийн гуравт Архангаангийн Цэнхэр сумын төмөр сүхийн сатаазэд айргийн дөрөвт Архангаангийн Цэнхэр сумын дамдын хүрвийнхээ айргийн тавт Архангаангийн Хотон сумын хүрэл сүхийн сатаазэд эдгээр хурдан хөлгүүдийн нийтний 88 шинжийн дурдус өтгөн сүргийн гүний унах хангаа дэлхийн сүрийг бадруулах чамгадны ханшгүй баяр цэнглийн мандаа түмэн ахны төрүүн төдөлгөө хурдлаад өгдөг мянган ахны төрүүн мэтрэлгүй хурдлаад өгдөг яцаан жолоо сонгонгүйдэг заа нөрвөн соёогоо ярилцуулан замаад 6 хүчүүгээ сонгон тоо сайхан жихийг солбилцуулан төгрөх харантай тагмалцуулан Шашир сайхан дэлхийг сагсалцуулан шанам сайхан сүлийг самбалцуулан дайрчсан даянгийн хөлийг дах гэж гарсан сангаан түмнийг туртал хат багнаа торгон жолоо хүлгээ За түрүү өрний шүгэнд оцыг л байлж байна. За аман гүзөөнд Хөрөнгөмгийн Батлын сумын амар зөвхөн хонгор халдсан. Аман гүзөөний шүгэнд 1 сая төгрөг. Бордоодсан өрний шүгэнд 800 мянган төгрөг. 600 мянган төгрөг. За түрүү жаргагдсан мөрдийнхаа уяачид унсан хүүхдүүдэд алуун баяр сайхан хүргье. За наадамч олон баяр хүргээрэй. Хөрөнгөмгийн хожирцмаас ирж хурдны шандас түлгэн өнөөдрийн ядмын ургуудын баярт төрүүлж хурдны сайхан хөлгээр бацигдор шагнуулаа сайхан наадамчин олондоо сайхан баяр хүргээд орж байна. За шоо олон хайрыг төрөө авч Улс аймгийн алдарч салтан болохын сайхан өрөөлийг хүргье. Тэрсэн хачдгийн барилдааны өрөөнд ийм хөвгөлж байна. Самын ширэнтэй залуу Ганбаатар самын эцэнтэй залуу самбаг дэрж залуу нэмдэрчтэй залуу Эрдэнэцэгт залуу хатэртэй залуу Хэмүнхэт залуу Тэмдэрчтэй залуу Цэдвиш залуу Б бандрагчтай залуу Б мөнхөт залуу Д бандрагчтай залуу Батцааж залуу Шарбэлтэй залуу Дашнав Самын эцэн Цэдэн Бачир оруулаа. Залуу Мөнхөт оруулаа. Саминзан шилэн оруулаа.
бимдэрж хүрэлээ. Шарпиле 고려대가 나tum치는 сайхан давчгаа бүгчтэй баяр хүргээрэй. 전태된 들고 먹네 소민산 시르는 바로 인터넷 들고 먹네 소민의 친 세등 것처럼 자 지르는 다같이 매무다르치 제대로 시르다가 이 먹었 그러네 지금 바른 들고 들고 먹네 소민산 소민의 친 가르만다 됐으면 그짓 자른 들은 거 힘 저게 난 들쓰나 역시 가르쳐주나 거의 versatlada hanna артна гараад алдлаа. За донмокот бэлмокот тэхэндат бүргийн байра наадвин шөвгийн дөрөв чалгарч ирлээ. За шарат мөрөний бүхий Пэшэнлийг авчраарай. Хонготлоо соёлдоо дотоодлоо талбай итлээ. За. Нава дотлоо. Дотлоо. 자, 소민의 친구 지는 것처럼 너지 효빈들을 시작할 때 나도 샤란들 지르치 샤란들이가 오네 샤란들 소민산 실는 거 버루다 주민들 실러질 때 За энэ ядам гэдэг хүн бол энэ Аранга аймгийн Цэнхэр сумын Орхон гэдэг нутагт нутгалж яасан. Тэр ядам дэгжин ядам гэдэг хүний үр садуудаа бид нар. Тэр ядамын самбууг ядам гэдэг чинь 10 хэдэн хүүхэдтэй байсан. Тэр самбуугийн өөр хүүхдүүд бид нар тэгээд энд бас самбуугийн бүрэлдэхүүн гэдэг өөр хүүхд бид нар энэ наадмын зохион байгуулж хийсэн юм аа хийж байгаа маа. Анх зохион байгуул өдөр санаачлагын болсон Малдад үүдээ маш их баярлалаа. Тэгээд
тэр дахилгааны дараанаас манай одоо ядмын самбуугийн өрсөдөө тийм юу төвийн шилжүүлж яваад бид нар ийгээд одоо ингээд дүүрч байна. Тэгээд бас маш баяртай байж сайхан боллоо гэж бодож байна. Тэгээд бүх оролцсон ахын дүүстэй бүгд нь баярлсан талархнаа илэрхийлье. Ядмын самбуугийн том охин Пагмын том банд энэ бүш төмөр тогоогийн том охин Үлзий анд гэж хүн байна. Би Алдардхийн 2 дугаар одонтой одоо энэ одонтой ээжүүдийн хамгийн залуу ээж нь байгаа. Тэгээ ураг удмынхаа баярт хүрэлцэн ирээд ах дүүстайгаа уулзаад маш сайхан байна. Тэгээд нийт хүрэлцэн ирсэн ах дүү нартай сайхан бүхнийг хүсэн ёроорё. Ядмын үр хөвгтийн ургийн баяр одоо 2 дахь удаага одоо 3 жил дараа хийж байгаа уран баяр маань сайхан болж өндөрлөө. Ах дүү амраг цатангууд маань өргөн өнөр сайхан цоглож зохион байгуулж байгаа дүүнер маань сайхан зохион байгуулсан байна. Тэгээд энэ бол надад өргөн дэрэг сайхан боллоо. Уул ус нутаг сайхан үлээж авч байна. Хор бороод нар тэгсэн сайхан өдөр боллоо минь. Надад сайхан боллоо. Дараагийн ургийн баяр маань 29 онд манай Жамин дэржийн маань баяр үлээж авч байгаа. Тугаа үлээж авсан. Надад сайхан боллоо. Ах дүүнэртэй эрүүлэг бододоо нас өсөн ёо доо. Юу юм бэ? Танаа бүлийнхаа өмнө зохион байгаа. Манайхаа анхны 20 их таархын дээр зохион байгуулсан. Манайхаа ингэж их таархын дээр зохион байгуулсан. Юу ч тэрийгээ сайхан. Манай ах дүүнэр чинь Шандун 3 хайрх ингээ их таархын, Суур хайрхын, Тэлээ хайрхын 3 хайрхандаа ингээ тойрж амьддаг. Тэгээд энэ 3 хайрхнаа одоо жигтэж ингэж Шандун 3 хайрхан гэж дуу зохиогоод 23 онд ядмын үр хөвгтийн ургийн дуу болгож зохион өгөхтэй сайн мэднэ. Одоо энэ одоо 2 дахь түмэн одоо Суур хайрхынхаа бэлд манай Анжи дахын хүүхдүүд хүлээж аваад одоо Суур хайрхандаа тойрон амьдардаг ахын дүүс хийж байгаамаа. 3 дахь одоо ургийн баярын маань Тэлээ хайрханыхаа тойрон амьдарч байгаа Жамин дэрж өөгийн маань бүр хүүхд ахын дүү ачлаанууд нь хүлээж авч тугаа хүлээж авч хийхээр болж байна. Ургийн баяр маань сайхан өргөн дэлгэр сайхан болж байна. Ах дүүнэрт өрүүлэх урдаанаас сайхан мөхөж байна. Сартай шинийн тэнгэртэй түгэж гэрэлтэсэн соврох хайрхан минь түшиж налайгараа өдөлхийн заяанд төрсөн ах дүүс минь өдгий болсон нутаг та өдлөн жаргаараа улсан төштэй гэдэцэн заяатай ураг төрлөө шүтдэг удмын тавилантай улам чааштай өндөр намаар оноостор шууд яана. Наша, просто Наша еще. За, энэ хүмүүс ангарлы төлөвлөж байгаа гараад ирээрээ. Тэнгэр голын түнжин оогогийн түнжин оогоо гэж ярьдаг шүү дээ. Одоо манайхны хэлж ярьсан заншилгаар бол тэр нь удаанагийн хүү юм байна шүү. Дөрөвсөө хүүхд. 3 дахь хүүгийнх нь ачийнх нь хүүхд юм байна шүү. Манай хүргэн амгалан баярын сайхан бэлэг үзүүлжээ. Гуравт шүгэл өрдүүлсэн хүн болохоор
Taan гошигтын тулсан тэрхээ ачин юм байна шүү. За давжээ. Дүнтэн дэрэмэгнэ сумын за ширнэн нэг залуу өсвөн дөрж баруун зэн дэрэмэгнэ сумын чин цэдэн очир залуу мөнхөт замана сумын за ширнэн залуу мөнхөттэй амлсан байгаа. Сумын чин цэдэн очир залуу бимдэр шир Тэдвэмлийн сумын ачин цэдэн очир өдрөнд үлдлээ. залуу хүмүүст тавж сумын за ширнэгээр давлаа. За манайхаа энэ бүгдөө нэг 30 минутыг өөрсөндөө зориулаад ойр тойрныхаа хогийг гар хүрдэ авцгаачаарай. За өдөр түрүүний хоёр бүх маань сэдвийн бүдээс гарч ирж байгаа юм байна. Манайхаа алга дэвшилтэй сайхан өгдөө авцгаая. Арамгамгийн Цэнгэр сумын орхон багийн Хадагуудад бүхэн үзээд Арамгамгийн Цэнгэр сумын орхон багийн Авандын дээр зохион байгуулж буй сэдвийн бүлээн сумын ачин сэдэн очир дөрөвч залуух мөнхөт үзүүлнэ. Өрөөдүүдийн төлөөлөл манай ажид хоёр маань дараагийн сумыг хүлээлгэн өгж байна. Жамин дөржи жамингийн урсад хоёр хүлээ. Ургийн баяраа тэмдэглэнэ. Тийм учраас та бүхэн улсын самбалж улсын их наадмын зохион байгуулж байгаа наадмын үлцэн эрхийг та бүхнээсээ урьж байна. За, нийт ургуудны баяраа тэмдэглэж байгаа хан дүүс болон та бүхэндээ ад жаргал эрүүлэх уртдаа настахыг хүсэн өрөөгөөд эх 29 онд одоо энэ ургуудны баяраа тэдний төмөр архны үүс тэмдэглэх тул нийт ахтуудад хүрсэн эрхийг урьж байна. Та бүхэн эрүүлэх саруу сайхан
аз жаргалтай урт удаан настай үзээтэй ирээд өргөн төвшүүлье. 7 сарын 22, 23-ны өдрүүдэд ядмын өрөвхтүүд ач зээр маань ураг төрлийнхаа баярыг амжилттай сайхан хийж 2 өдрийг сайхан өнгөрүүллээ. Энэ урагмын баярыг эхлүүлэхэд тэгээ ураг удмаа мэдлцээд, ах дүүсээ мэдлцээд энэ ураг удмыг бий болоход одоо оролцоотой байсан ах дүү нартай маш их баярлалаа. Тэгээ 2 өдрийн турш ах дүүтэйгээ гүн танилцаад за зохион байгуулагчийн хувьд бол одоо сайхан зохион байгууллаа гэж бодож байна. Тэгээ нийт ирсэн ах дүүстэй эрүүлэн энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлалаа та бүхэндээ.